технологи ашиглаж сурна гэдэг чинь бас сахилга батын асуудал юм билээ. Жохон өөр юмнууд ороод ирэхээр ажилтнуудаас их эсэргүүцэл гарч ирдэг юм билээ. Дижитал шилжилт гэж хүний сэтгэлгээний асуудал болоод байгаа шиг байна. Манайхан нэг удаагийн худалдаа авалтаар тэр дижитал шилжилтийг хийжлээ гэд ойлгоод байгаа нь нөгөө явцыг цааш нь үргэлжлүүлэхгүй байгаа. За өдрийн мэнд төргийн бизнес сан подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнес семинар редактор Даваад орж байна. За ингээд өнөөдрийн зочноо танилцуулъя. Saba X компани үүсгэн байгуулагч Саран Туяа. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За баярлалаа. За хоёулаа чинь 2 жил гаруй өмнө нэг вебинарын подкастаар уулзж ясанс хойш ихэж ярилцаагүй юм байна те. Тэгэхээр өнөөдөр бас ярих сонин сайхан нэлээх байгаа гэж бодож байна. Тэгээд эхний асуулт шууд юм байна. Одоо бид нар бизнес системчлэх гээл маш их ярьж байна те. Өнөөдөр тэгтэл технологийн хурд маань бидний дасан зохицох хурдаас ингээд хол төрүүлээ явчлаа л да те. Тэгэхээр яг өсөлтийн тулд бизнесүүд эхлээд юугаа системчлэх ёстой гэдэг дээр. Ер нь бизнесүүд одоо ерөөсөө бараг л өдөр хоногоор маш хурдтай тэг өсөх шаардлага гараад байна. Яагаад тэгэхээр яг өөрөө чи хэлдгээр технологи одоо тэг бизнесийг хөгжүүлэх төлөвлөд нь өөрөө асар хурдтайгаар одоо шинээр гарч ирж байна, сайжирж байна, маш илүү хүчтэй өгөөжтэй болж эхэлж байна. Гэтэл нөгөө бизнесүүд маань энийг ашиглах хэрхэн ашиглах вэ? Хэрхэн өөрийнхөө байгууллагын үйл ажил руугаа оруулж энийг байгууллага бид нар ярьдаг чинь нөгөө системжилсэн процесс бол та байхгүй байсан ч ингээд гоё ажиллаж яана гэдэг энд хүрэхэд гол нь ингээд тодорхой хэмжээний бас ур чадвар туршлагын асуудлууд сүүлийн үед маш ихээр яригдчихэв. Тэгээд манай компанийн хувьд болохоор одоо сүүлийн 7 жилийн хугацаанд яг Монголынхоо бизнес эрхлэгч болон одоо үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллаад за яаж энэ системчлэлтийг технологийн тусламжтайгаар байгууллагуудад нутагшуулах вэ гэдгийг хоёр төрлийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж байгаа. Нэг нь болохоор бид нар дуудлагын төвийн иж бүрэн цогц шийдэл үйлчилгээгээр тухайн компани нэг чилц хэлбэрээр нөгөө аутсорсинг гэж ярьдаг тэр хэлбэрээр хамтран ажиллаад бас нэлээ их туршлага хуримтлуулад одоо олон кейсүүдээр ажиллаж байна. За нөгөө одоо үйлчилгээ маань юу гэдэг вэ гэхээр бид нар Bittrex 24 гээд Америкийн нэгдсэн улсын энэ бизнесийн платформыг бизнесийнхаа байгууллагуудад санал болгоод ажиллаж байна. Энэ хүрээнд нэг 60 гаруй байгууллагын төслүүд дээр ажиллаж байна л да. Тэгэхээр ер нь бол системчлэнэ гэдгийг одоо яг энэ нөгөө ажиллаж байгаа энэ туршлага дээр үндэслээд харахаар бид нар айгүй том юм гэж ойлгоод байна. Гэтэл уг нь энэ нөгөө маш энгийн зүйлээс эхлээд бидний өдөр тутмын зүгээр л нэг байдаг нэг Excel одоо бидний байдаг л нэг одоо програм шүү. Тэр Excel-ийг нэвтрүүлнэ, ашиглана гэдэг нь одоо амар хүн айгаал маш их мөнгө төгрөг зарцуулаад одоо тэрийг нэг юм жоо хойшин тавиад нэг хэцүү ажлыг нэг хойшин тавиад идэг юм шиг бол биш шүү дээ. Excel окей энийг шууд ашиглах нь одоо зайлшгүй шаардлага гэдэгтэй адилхан технологи програм хангамж өөрөө ийм болчиход байгаа. Тэгэхээр бол би юу гэж хэлэх гээд байна гэхээр хитрхийн нөгөө ойлголт нь маш том гэж хараад тэрийг ингээд нэвтрүүлэхээсээ илүү ингээд хойш тавиад байгаа нь бизнесүүдэд нөгөө системжгүй байгаа шалтгаан гэж харж байна. Манай Монгол компаниудын олон тийм одоо хийдэл гардаг одоо функцлол нь харилцагчийн үйлчилгээ шүү дээ. Тэгээ одоо ингээд ерөнхийдөө яг нэг зүйл тодорхой болоод байгаа нь юу гэхээр сул гүйцэтгэлтэй эсвэл ур чадвар муутай харилцагчийн үйлчилгээнд дээр ажилладаг ажилтнуудыг баг одоо эйжентүүд орлох боломжтой баран тэрэнд дээрч болоод байгаа шиг байна. Тэгэхээр ийм нөхцөл ер нь яг одоо энэ харилцагчийн үйлчлэгээ гэдэг энэ функц маань яаж өөрчлөгдөж байна? Бас энэ дотроо дуудлагын төв гэдэг ойлголт маань яаж өөрчлөгдөж байна гэдэг дээр хоёлаа хавтай тэгвэл. Тэг яг сүүлийн үед мэдээж түрүүний нөгөө технологиод дагаад бизнесийн загварууд маш их өөрчлөгдөж байна. Одоо илүү хэрэглэгчээ төвдөө тавьсан загварууд ер нь ингээд бизнесийнхаа загварыг нэлээд өөрчлөөд яг хэрэглэгч ерөөсөө бизнесийн төв юм байна гэдгээсээ ингээд бүх процессуудаа ингээд харж байгаа хгүй. Жишээлбэл түрүү нөгөө өөрөө ярьсан системчлэнэ гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр байгууллага дотор мэдээж маш олон процесс байгаа. Үндсэн процесс юм, туслах процесс юм. Гэхдээ хаанаас нь эхлэхийн цаг хугацаа болон мөнгө төгрөгч өөрөө маш хязгаарлагдмал учраас бид нэгэн зэрэг бүх процесс руугаа орж чадахгүй. Тэгэхээр зэрэг яг ер нь бол ийм судалгаанууд нэлээх байдгийн билээ. Илүү одоо орлого мөнгө хаанаас олдгийг бизнес өөрөө хин дээр оршин тогтнодын гэдэг яг тэр цэгээсээ үүссэн процессууд дээр илүү тэр технологийн шийдлүүдээ ашиглаад илүү системчлээд ирэхээр тэр бизнесийнх нь өөрийнх нь орлого нь өөрөө өсөх одоо нөхцөл нь бүрдэнэ. Нөгөө талдаа яг таны түрүүний ярьдаг ур чадвартай ажилтан байна уу? Эсвэл энэ ажилтны хариуцлагын асуудал байна уу? Эсвэл энэ тодорхой хэмжээний процессын одоо буруу зохион байгуулалт байна уу гэдэг нь өөрөө маш ил тод болоод эхлэхээр
ур чадвартай ажилт нь одоо өөрөө ирэхгүй ур чадвартай болох шаардлага нь үүсээд юу ч чадахгүй байгаагаа мэдээд эхэлнэ гэдэг чинь өөрөө тэр чинь сайжрах үндэс гэдэг утгаараа яг хэрэглэгчээсээ үүдэлтэй эхэлж байгаа процесс дээр илүү системчлсэн одоо зүйлүүд дээр анхаарлаа хандуулаад төсөн мөнгө зарцуулаад эхлэхээр аанда тэр хэрэглэгчд үйлчлэх гээд байгаа процессын ард угаасаа бэк офс нь байдаг. Тэрээс компани зарим нэг хэсэг нь яг орлого олдог хэрэглэгчтэй холбоотой хүмүүс байдаг. Зарим нэг хэсэг нь одоо ямар ч хамаагүй хүмүүс байна гэдэг ямар ч ойлголт байхгүй шүү дээ. Тэр байгууллага бүхэлдээ л тэр одоо орлого мөнгийг бий болгож байгаа харилцагч хэрэглэгчтэй яаж одоо сайн үйлчлэх вэ? Ямар шинэ бүтээгдэхүүн чанартай бараа бүтээгдэхүүн гаргах уу гэдэг тэр байгаа учраас арын процессууд нь аандаа угаасаа тэрийгэ дагаад цаг хугацааны явцад ер нь бол ингээд үе шатаагаар сайжраа явцдаг. Тэгэхээр ер нь бол маш энгийн бөгөөд суур чухал юмнасаа яг програм хангамжийнхаа нэвтрүүлэлт системчлэлтэй хараад ирэхээр цаг хугацаанд ингээд нөгөө байнгын сайжруулалт гэдэг чинь өөрөө угаасаа явсаар байгаа л нэг харахад компаниг бүхэлдээ тодорхой хэмжээний системдсэн байх боломж нь ерөнхийдөө бүрдэж байгаа. Тэгэхээр энэ дээр түрүү нөгөө дуудлагын төв хаана нь ороод ирвэ гэхээр нөгөө хэрэглэгчээ төвдөө тавьчих чинь ингээд одоо ер нь бол ингээд бизнес нөгөө ялгарлынхаа стратегийг ер нь бол ингээд аюу хүчтэй өөрчилж эхэлж байна. Тэгэхээр ялгарлын стратеги нь илүү хэрэглэгчээ хадгалъя, илүү ингээд үйлчилгээгээр илүү одоо найдвартай байдэ, брэндээ илүү хүчтэй байлгая гэдээ эхлэхээр илүү нөгөө хэрэглэгчийн хүссэн одоо олон суугаар хүссэн цаг хугацаанд нь ингээд харилцахад бэлэн байна. Тэр нь AI нь вэ нөө тэр ажилтан байна уу хамаагүй ингээд бэлэн байх байдал ороод ирэхээр яалтчгүй нөгөө алсын зайнаас маш олон суугаар үйлчлэгээ үзүүлэх чадах нь өөрөө яригадаад ирэхээр бидний уламжилт ойлгоор энийг дуудлагын төв гэж нэрлээд. Гэтэл ингээд дуудлагын төв гэдэг үг нь өөрөө бас хоцрогдоод эхэлчихэж байгаа. Дуудлагын төв гэхээр л нэг дуудлагын програм аваад тэгэл тэндээ хариулдаг нэг ажилтан ямар ч гэсэн оноож өгвөл ингээл асуудлаа шийдэж байгаа юм шиг харагдаад байна. Гэтэл дуудлага гэдэг бол өөрөө нэг л сууг. Гэтэл тэрний ард одоо өөрөө жишээлбэл байгууллагатай ямар суугаар харилцаж байна. B2B байгууллага бол илүү вебсайт өөрөө яг борлуулалтын маш хүчтэй сууг болчиход байна тий. Зүгээр ингээд өмнө нь бол вебсайт чинь зүгээр компани танилцуулах хэлбэрээр байдаг байсан бол одоо илүү call to action товчуудтай шууд уулзалтаа товолж जैन танилцуулгаа татж जैन лайв чатаар чатлж जैन гэдэг өөрөө илүү борлуулалтын сууг болоод тэрний арын тэр харилцаа холбоог яаж нэхэр дуудлагын төв дээрээ илүү одоо уцаар ярихаасаа гадна вебсайтаар ороод ирсэн хандлтуудтайгаа харьцах. Үгүй бол мессенжер чаттэй сошиал суугуудаараа оруулаад ирэх. Үгүй бол сүүлийн үед ингээд илүү Viber-аар хүмүүс бас харилцаж байна. Тэгээ Viber-наас мессежээсээ арай жоохон давуу талтай тийм мессенжерээсээ бас өөр жоохон онцлогтой учраас ер нь бол маш олон сууг болоод эхлэхээр нөгөө дуудлагын төв гэдэг одоо нэг юм нэгж хэлбэрийн чи өөрөө байгууллагад маш чухал болоод эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгтэл өнөөдөр зарим одоо байгууллага эний чинь бизнес дээр маш үр ашигтайгаар зохион байгуулсан байхад зарим нь яг дуудлагын төв гэдгээр нэг дуудлагын програм аваад тэгээд нөгөө сошиал чи өөрөө аягүй идэвхтэй явж байхад сошиалдаа хариулдаг ажилтны маркетингийн менежер нь байх ч юм уу. Ингээ яваад эхлэхэр чинь бас нөгөө ойлголтын зүрэ гараад нөгөө хэрэглэгчтэй аягүй одоо ингээд үйлчлэгээ үзүүлэхэд манайх дуудлагын програм авчлаа. Ингээд ажилтан ингээд одоо нэг ажилтан ч юм уу хоёр ажилтан хэдэн ажилтан шаардлагатай байдгийг ингээд зохион байгуулад ингээд гоё ажлын байр бий болгочлоо гэд компани манд бодоод идэг. Гэтэл зохицоор нь биш нөгөө вебсайтаа яах юм нөгөө чатын ард хийн хариулахын гэдэг ингээд орхичод байгаа учраас яг дуудлагын төв нь өөрөө чухал боловч ингээд хоёр тишгээ ер нь бол өнөөдөр яг нэг нь ингээд аягүй хөгжөөд идэг нөгөө нь ингээд ерөөсөө хөгжихгүй байгаа юм ялгаа бол нэлээд ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл дуудлагын төв гэдэг ойлголт маань зөвхөн одоо утастай холбоогүй те. Ерөнхийдөө одоо omni channel-ийн сүүлийн үеийн нэр том яваад байна шүү дээ. Олон суугийн явж байгаа тэр communication manage хийх гэдэг те. Одоо юу гэдгийг монголчууд бол Viber-ыг ашиглаж байгаа, Facebook Messenger өөр үедгийн email те. Энэ суугуудыг яаж үр дүнтэй зохион байгуулах гэдэг ийм өргөн агуулгатай болоод байна гэсэн үг үү. Яг зөв. Тэгээ энэ дээр бас соёлоо нэг жаахан том зургаар нь ярихад одоо ингээд нэг талд харилцагчийн үйлчлэгээтэй албаж асуухтай нэг тал технологи нөгөө талд хүн байна. Гэтэл хүн маань одоо хоцрогдох гээд байна. Гэтэл хүн өөрөө технологид юуг зааж өгөх ёстой вэ? Нөгөө нэг процессыг сайн зааж өгөх ёстой тий. Тэгэхээр би танаас ингэж асууя. Одоо яг жижиг дунд ч за том компанид харьцан гайг баг. Ер нь жижиг дунд компанид очиод ингээд дижитал шилжилт хийхээр нөгөө процесс нь биш байдаг. Тэгэхээр яг харилцагчийн үйлчлэхэн дээр эхлээд тэр процесс талаасаа юуг тодорхой болгоцсон байх ёстой вэ? Одоо бэлэн байдлыг хангахын тулд
яг нөгөө нэг компани болгон бол ингээд янз бүрийн зарим нь бол яг бэлэн байдлаа хангана гэд бас ингээд өөрсдөө бас хэрэгтэй хэрэггүй ажил хийгээд аюул цаг хугацаа алдсан байдаг. А зарим байгууллага дээр бол ингээд бид хэд ч гэсэн нэг хүүхдэд нэг үсэг зааж өгөхөр эцэг хин битээ зааж өгөрөө гэд багш нар нэгэд идэв шүү дээ. Нэг буруу сурцсан хүүхэд дараа нь ингээд уншиж бичих ингээд юугаа буруу аргаар сураад ингээд буруу хийгээд идгээ гэдэгтэй бас адилхан зарим байгууллагуудын хувьд бол баг юу ч хийгээгүй оролдоогүй мэдээгүй байх нь баг ингээд цоо шинээр явхад бас аюу хавцтай байдаг. Тэгэхээр ер нь бол нөгөө кейсээсээ болоод ер нь харилцсан ажилгүй. Тэгэхээр хэдүүлээ нөгөө хэрэглэгчийн үйлчилгээ борлуулалт хоёрыг ер нь бол ингээд аюу бид нар ингээд нэг юм салгаж ойлгох гэдэг байхгүй юу? Ингээд хэрэглэгчийн үйлчлэг аюу тустай юм байна. Борлуулалт тэгэхээр бас ингээд аюу тустай юм байна. Тэгэхээр илүү мөнгө төгрөг цаг хугацаагаа борлуулалтын дээр аюу их тавиад те ер нь өнөөдөр хурж ирсэн ер нь нөхцөл байдал тийм л байгаа байхгүй юу? Хэрэглэгчийн үйлчлэгэн дээр аюу бага мөнгө төгрөг тавьдаг ч юм уу тий. Тэндээ нэг их ач холбогдол өгдөггүй ч юм уу. Гэтэл яг үнэндээ энэ нь өөрөө дандаа хамтдаа явж идэг. Борлуулалтаа хийхийн тулд араас нь үйлчлэгээ сайн л баймаар байна. Давтан борлуулалт хийх нь компанид илүү ашигтай. Давтан борлуулалт хийхийн тулд илүү тэр хүнтэйгээ харилцаатай баймаар байна тий. Хинч нэг удаа юм хийгээд энэ үнтэй тагиж одоо холбогдохгүй гэж бодохгүй. Тэгэхээр зэрэг ер нь бол хэрэглэгчийн үйлчилгээн дээр манай компани шиг яаж ийн гэхээр ганцхан програм хангамж нийлүүлээд тий энийг худалдаад ерөөсөө зогсохгүйгээр яг нэвтрүүлэлттэй нь хамт өгж байгаа. Тэгэхээр зэрэг яг уу түрүү ингээд би бас сая нэг уулзалтанд ингээд оролцлоо л да. Тэгэхээр тэнд ийм судалгааны үр дүн ярьж байгаа байхгүй юу? Олон улсад компани удирдлагууд юу гэж хэлж байгаа юм? Тэр нь Монголд яг тэр асуудлыг юу гэж хэлж байгаа юм гээд хооронд нь харьцуулсан байна. Тэгтэл юу айгүй ойролцоо байна гэхээр 50 хэд орчим хувь нь ажилтнуудын ур чадвар айгүй дутмаг байна гэж хариулсан юм байна. Одоо ингээд бизнесүүдэд төсөлт гаргахад одоо юу илүү хэрэгтэй юм? Тэгэхээр ажилтнуудын ур чадвар дутмаг байгааг мэдээж богино хугацаанд нөхөхийн тулд угаасаа нөгөө хамтрал гэдэг юм яригадаад байгаа шүү дээ. Ер нь хамтрая, чадаж чажгаараа хамтарчаа гэхээр манай компанийн хувьд яг энэ процессоо хэрвээ тодорхойлж чадахгүй байгаа байгууллагууд байвал яг нөгөө төслөө нэвтрүүлэх үедээ хамтраад процессыг нь хамтраад ерөнхийдөө тодорхойлоод тэр байгууллагын үед яг аль хэсэг дээр нь илүү автоматжуулалт орж ирэх юм. Аль хэсэг дээр нь одоо явж байгаа процессыг жоохон өөрчлөх юм. Ямар эсвэл шинэ ажлын байр юм уу чиг үүргийг шинээр бий болгоод алийг нь одоо болгохын гэдэг юм уу иймэрхүү зүйлүүд дээр нь анханаас нь хамтарч ажиллаад тэгээ ерөнхийдөө процессоо нутгшуулаад тэгээд ашиглалтын сургалтыг ингээд яг зааж өгөөд одоо яг юугаар бол гоё машин тоноглоод өгчөж байгаа байхгүй юу? Өөрийнх нь хүссээд байгаагаар ямар тоногтой машин авах гэдэг гэдгийг хамтарч яриад машин нь гоё тоноглоод унаад явахт нь бэлэн болгож өгөнгүүтээ хамгийн гол хаягдаад байгаа юм нь унаж явах жолоочоо бэлдэхгүй байгаа байхгүй юу? Айгүй гоё машин байгаад дутагдаад байна шүү. Тэгэхээр жолоочийн ур чадварыг мэдээж нэг удаагийн сургалтаар нэг удаагийн зааварчлагаар тэр чинь бас ур чадвартай болохгүй шүү дээ. Тэгэхээр удаан хугацаанд тэр хүн ингээд байнгын чадвартай хүн болохын тулд бид нар борлуулалтын дараах үйлчилгээ гэдэг зүйлээрээ өдөр тутамд нь бэрхшээл гарахаар нь манайх ингээд тухайн үе болгонд нь ингээд хилээд гар тэр чинь бас яг нэг юм жижигэн ингээд бодит кейсүүдээр сургалтууд болоод тэгээ ер нь бол яг энэ хэрэглэгчийн үйлчилгээ борлуулалтын хэсгүүд буюу энэ чинь ерөнхийдөө фронт лайн шүү дээ. Тэгэхээр энэ фронт лайн дээрээ илүү системчлээ. Гэхдээ энэ дээр цаг хугацаа их орно гэдгийг бид нар анханасаа айгүй зөв ойлгох хэрэгтэй юм санагдаад байгаа. Ингээд энэ нэвтрээд өгөөд ашигладаг болоод миний зүгээр л өдөр тутам миний Excel дээр ажиллах бол миний л нэг ажлын нэг хэсэг гэдэг шиг яг тэрийг ингээд хийдэг болох хүртэл тодорхой цаг хугацаа хүчин чармаалт орж иж энэ өгөөж өгнө гэдгийг зарим талаараа одоо дийлэнх компани ер нь бол ингэж ойлгохгүй програм авахаараа тэр нь баг өөрөө хөдлөөд өөрөө өмнөөс нь хийгээд ингээд явах юм ингээд бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг юм ойлголтын зүрэг бид нар арилгачих юм бол одоо програмыг ашиглахад аюу амархан болчиход байгаа байхгүй. Одоо яг энэ дээр зүгээр тодруулаад асуухад нэг програм хангамж сонгох гэдэг асуудал байна те. За програм хангамж нийлүүлэх бас түншээ сонгох гэдэг асуудал байна. За тэрнээс гадна 3 дугаарт юу гэдгийг одоо их захирлууд бол за нэг ийм юм авахгүй нэр нь болохоо хоцрогдох гээд байна гэж авчдаг те. Гэтэл нөгөөх нь ингээд ерөөс яг бүр дөнгөө өгдөг. Яг энэ дээр сэтгэлгээний одоо яг ямар тийм нийтлэг асуудлууд байгаа тань компани дээр дижитал шилжилт гэдэг нь бол зөвхөн одоо тоног төхөөрөмж сүлжээ юу биш ер нь явж хүний сэтгэлгээний л асуудал болоод байгаа шүү дээ. Яг үнэ ер нь дижитал шилжилт гэдгээ бас бид нар цаана ойлгохгүй байх шиг байгаа юм. Нэг програм авахаараа бид нар дижитал шилжилт хийчлээ гэж бодоод гэтэл яг үндэ үгнээсээ бол амар ойлгомжтой байхгүй юу? Дижитал шилжилт гэхээр ямар нэгэн юмнаас ямар нэгэн өөр зүйл рүү ингээд өөрчлөгдөх гээд байгаа одоо change management-ийн асуудал яригадаад байна шүү дээ. Ийм өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа байхгүй. Тэр нь юу ч байж болно. Хүний ур чадварыг өөрчлөх гэж байна уу? Өнөөдөр би цаг бүртгүүлдэг програмаа өөр програмаар солих гэж байна уу гэд ямар нэг юм өөрчлөгдөх гээд байгаа байхгүй. Тэр өөрөө явц.
Ерөөсө дуусашгүй явц. Тэгээд тэр ингээл байнгын тэрийгээ сайжруулаад яваад ах ингээд юм явц байдал манайхан нэг удаагийн худалдаа авалтаар тэр дижитал шилжилтийг хийчлээ гэд ойлгоод байгаа нь нөгөө явцыг цааш нь үргэлжлүүлэхгүй байгаа. Ерөөсөө л тийм. Манай компанийн хувьд энэ Bittrex 24 гэдэг байгаа энэ програмыг ер нь бол их сонирхолтойгоор энэний албан ёсны Монгол дахь цорын ганц юм дээд түвшнийхэн төлөөлөгч болсон түүхэн өөр аягүй сонирн баггүй юу. Өөрийнхөө бизнесийн асуудлыг байгууллагуудын тэр дуудлагын төвийн шийдлийг яаж гоё гаргаж ирж ийж өгөөчтэй ажиллах уу гэдгийг хайж явж байгаа. Тэрэндээ шийдэл хайж байгаа л Bittrex 24-ийг анх өөртөө хэрэглээл. Тэгээ 3 дахь жилээсээ бусад байгууллагуудаа санал болгож борлуулаад эхэлсэн нэг тийм яг нэг өөрийнхөө асуудлаас үүсэлтэй нэг жоохон жижиг юу гаргаад ирсэн гэсэн бизнесийн нэгж. Тэгэхээр зэрэг яг хуу шилжилт хийхийн тулд нөгөө програм хангамжиндаа ер нь бол буруу нь байгаа юм биш. Ер нь бол ямар ч програм хангамж өөрийн гэсэн тодорхой гоё чаддаг юмтай гоё үүрэгтэй хамгийн гол нь тэрийг аваад явах яг тэр нөгөө удирдлага гэдэг хүн өөрөө номер 1. Нэгт хоёрт болохоор ажилтнуудын хандлага байдаг. Ихэвчлэн миний өнөөдрийн хийж байгаа ажлын процесс програм хангамж нэвтрэгтэйгээ зэрэг өөрчлөгдөж байгаа. Яагаад тэгэхээр би өмнө нь зүгээр бүр хар ухаанаар ярил би нэг ингээд ийм нөх ухах даалгавартай хүн байлаа гэж бодоод би өмнө гараараа ингээд ухдаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэрийг дараа нь гоё хурц авчирсан. Тэгээ ингээ хурцээрээ гоё ингээ ухаад аюугаа happy байж идэл надад ийм захилгаанаар ажилдаг нэг ийм ухдаг ингээд ухдаг юм авчираа зүгээр өчлөө гэж бодоход одоо ажилтнаас ямар ийм шаардлагадчих. Энийг яаж ажилуулт юм болоо те энэ захилгаанаар ажиллаад ах ингээд нөгөө багж зэвсгээ жоохон судлах ийм шаардлага гарч байгаа үз. Тэгээд нэг учрыг нь олох. Тэгэхээр бид нар тэрийг учрыг нь олохоос залхуураад байгаа байхгүй юу? Энэ амар төвхтэй байна. Би өмнө зүгээр хурцээрээ ухаал болоо л байсан шүү дээ. Одоо эний чинь ингээл ажиллаж үе чадахгүй байна те. Ажиллахаар айгүй төвхтэй захилгаа хэрэгтэй юм байна. Эний чинь ингээд цэнэглэх хэрэгтэй юм байна ч гэдэг юм. Ингээд нэг жоохон өөр юмнууд ороод ирэхээр ажилтнуудаас их эсэргүүцэл гарч ирдэг юм билээ. Мэдээж хүн ингээд нэг тасан зогцсон байдаг шүү дээ. Нөгөө комфорт зон дотроо байж идэг. Тэнгүүд өөрчлөлт хийхэд бол нөгөө төгсөө гараад шинэ юмаа суралцаад тэгээд шинэ юмаа суралцаад ажлынхаа нэг хэсэг болгоод тэгэхээр тэр чинь эргээд өөрт нь өгөөж өгдөг нэг юм комфорт зоны бид нар аягүй сайн мэддэг хэсэг юм байдаг. Яг нэг тэр процессыг даван туулж чадахгүй байгаа байхгүй. Тэгээд ажилтнууд нь илүү эсэргүүцээд эхлэхээр яаж ийм ихээр зарим удирдлагууд ажилтнуудынхаа нөгөө үгийг бодсон нэр нь амар ядаргаатай юм байна. Нэрээ нь айгүй хэрэггүй юм байна. Нэрээ бид дээр энэ айгүй илүү ажил хийлгээд байгаа юм байна. Ер нь болиё. Энэ ер нь айгүй муу програм юм байна. За тэгэнгүүтээ дахиад маргааш нь тэгээ хаяхгүй. Дахиад өөр ямар програм байна гэд яг нөгөө үйлдэлээ давтаад А гэдэг програмыг зүгээр Б гэдгээр солино. Одоо яагаад тэгэхээр бид нэр ер нь бол яг энэ дижитал шилжилт захимжилт дээр ер нь гарч ирсэн ер нь нэлээд отхон компани баггүй юу. Тэгэхээр бид хэдийн ингээ уулзаад байгаа компаниуд дээр яаж игээл 5 6 төрлийн програм ашигласан л гэдэг. Ерөөсөө ашиглаагүй нэг түүх байна уу гэхээр үгүй. Яг энэ дижитал шилжилт програм хангамж дээр тодорхой хэмжээний экспириенстэй дуршлаг бол тэр компани байна. Гэхдээ ямар дуршлаг байна гэхээр дандаа муу дуршлаг, фейлдсэн дуршлаг. Гэхдээ фейлдсэн шалтгаанаа хаанаас хагаад инэхээр өөрсдөөсөө биш. Тэр програмдаа ингэж өгцөн. Тэгэхээр чин асуудлын шалтгаан нь програм биш өөрсөнд нь байгааг олохгүй бол ямар ч дараагийн програм ашигласан юм чин зарчим хувьд нэг амар том өөрчлөлт гарахгүй шүү дээ. Тэгэхээр бидэд болохоор энийг ерөнхийдөө ажиглаад за одоо манайхыг сонгож байгаа бол ядаж өмнөхдөө нь адилхан ингэмээргүй шүү дээ. Тэгэхээр илүү нөгөө нэг фейлдэж болох эрсдлүүд нь юу гэдгийг яавал одоо компани амжилтаа нэвтрүүлээд байгаа гэдэг дуршлагуудын нэлээд сайн ингээд ойлгуулад тэгээд ингээ бурууг өөртөөсөө хайх ёстой гэдэг учир шалтгааныг нэлээд ойлгуулж ингээд явахаар арай нэг юм нөгөө яг майндын үед хандлагын хувьд шал өөр болж байгаа. Төрөний нөгөө өөрөө чи асуусан хариулт. Ингээ эн чи бидраас юм биш үү? Энэ програм амжилтаа нутаг шиг нутагшгүй нь чинь би айгүй шууд хамралтай юм ингээ ойлгочхоор ер нь бол энэ нөгөө хандлага нэлээд өөрчлөгдөж өөрчлөлт маш сайн хийгдэнэ. Одоо хамгийн их солигддог програмч одоо CRM байгаа тийм янз бүрийн таскийн програмууд байна тийм. Тэгээ би бас манайх бас янз янзыг ашиглаж байгаа. Одоо бол гайгүй нэгэн дээр тогтоод явж байгаа. Тэгээ анзаараад тахаар ихэд яг ийм технологи ашиглаж сурна гэдэг чинь бас яг сахилга батил асуудал юм билээ л дээ. Яг ингээд тэрийг яг зорилгоор нь ашиглаж сурах тэгжээж яванд үр дүн гардаг. Нэг зүйл тодорхойлох нь яг одоогийн ингээд энэ технологиг хурдтай өөрчлөж байгаа нөхцөл харилцагчийн үйлчлэгээ сайжирч байгаа гэдгийг одоо яг ямар гол үзүүлэлтээр яг хэмжиж байна. Одоо бол танах компаниудтай ажиллаж байхад бол за ийм гол KPI тавина шүү гэдэг юм уу. Нэг ийм гол 3 имийг хэдүүлээ сайжруулах гэдэг юм уу. Ингэж явдаг баг тий. Яг нь сайжирч нэгдүгээр тотлохоор дан ганц үйлчилгээ гэдэг нь илүү борлуулалттай хавсраад тэгээд илүү нөгөө давтан борлуулалтууд тий илүү борлуулалтын сэжмүүдээ илүү цааш нь боожуулж авах. Тэр зүйлүүд дээрээ нөгөө хэмжиж чадаад байна гэдэг нь хамгийн гол нөгөө дататай болж байгаа гэсэн үг.
Одоо ингээд датагаа цуглуулна гэдэг нь л програм хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр програм ашиглаад дататай болоод тэгээ датан дээр шийдвэр гаргаж чадчихна гэдэг чинь өөрөө ер нь бол сайжирж ийн гэсэн. За тэгээд энэ нь улбаатайгаар юу болж ийн гэхээр дараагийн шатны компаниуд юу хийж ийн гэхээр тэр дата чинь тэр хэрэглэгч хүсэж байгаа юм хэлээд байгаа шүү дээ. Эсвэл тэр хэрэглэгч ямар барааг илүү давтаж аваад байгаа юм гэдэг зүйлүүдээ эсвэл ямар нөхцөл дээр энэ хүн шилбэл тэр дуудлагын төврөнд 5 6 яриад бид нар ямар асуудлыг шийдэж өгөхгүй байгаа юм гэдэг зүйлүүдээ хараад эхлэхээр юу хийх ёстой нь тэр хэрэглэгч хэлээд өгчөж байгаа байхгүй юу. Тэгэхээр дахиад нөгөө бизнесийн загварын жоохон өөрчлөлтүүд өмнө бид нар ийм бизнес төлөвлөгөөтэй бид нар ийм стратегиар ажиллах гэж байгаа энэ жил заавал ийм бүтээгдэхүүн хийнэ гэд одоо тэгээ компаниас илүү үүдэлтэйгээр санал болгодог процесс чинь болоод хэрэглэгч ийм юм хүсэж байгаа юм байна. Жишээлбэл дуудлагын төвгөө түрүүн яриад байгаа яг энэ яриг тойрвол одоо ингээ харахаар өмнө их их дуудлагын төв өглөө 9-өөс орой 6 цаг хүртэл ажилладаг байсан. Бицаа авдаг тий. Тэгээд ингээ бүртгэл шилжүүлээл манайх эргээ ярина гэдэг байсан бол өнөөдөр нөгөө хэрэглэгчийн үйлчлэгийг сайжирсан гэдгээр нь дуудлагын төвийг жишээ аваа ярих юм бол ажлын цаг нь уртцсан байна. Хүмүүс ингээд 8 цаг хүртэл идэвхтэй байгаад байна тийм үү? Тэр бүтээгдэхүүнийг 8 цагт хүртэл оройн 20 цагт ашиглаад асуудал үүсвэл дуудлагын төв нь асуудлын хуцаараа яриад шууд тэр дор нь хин нэг эргэж яриулахгүйгээр шийдэж ийн гэдэг чинь өөрөө чадвархын асуудлууд яриадаад байна. Тэгэхээр нөгөө хэрэглэгчийн үйлчлэгээ сайжраад байна гэдэг нь энэ тохиолдолд яаж харагдаж байна гэхээр ерөөсөө хүний эхний хандлтаар нь шууд асуудлыг нь тэр моментод л шийдэж байна. Тэрнээс биш бид нар за би яг сайн мэдэхгүй байна. Дараагийн хүндээ холбоодог. Тэр хүн тань руу эргээ ярих байх. Гэтэ хизээ ямар ч үснийг хурдан л яриндаа гэд өмнөх кейс чинь тийм байсан шүү дээ. Тэгэхээр над ч гэсэн төвхтэй гоосод хизээ ярих юм болоо. Би тэр болтол миний асуудлыг шийдэхгүй би ингээл байгаад ах юм болоо гэд ингээд аюулгүй их тодорхойгүй юм байсан бол эн чинь өөрөө асуудлаа шийдэж чаддаг болсон гэсэн. Тэгэхээр нөгөө үйлчилгээ сайжраад байгаа мүү гүм үү гэдгийг хамгийн түрүүнд мэдээ гэвэл мэдээж амар олон KPI байгаа. Гэтэ энийг ингээл одоо бүр баг өлөг болсон зүйтэй байгаад тийш. Тэгэхээр зүгээр ингээд миний хувьд бол хайгүй энгийнээр ойлгоё гэвэл танаа энэ дуудлагын төв юм эсвэл салбарч хийж болно шүү дээ. Хэрэглэгч үйлчлээд байгаа энэ точ поинтууд буюу цэгүүд те. Энэ чинь асуудал шийдэж чадаад байгаа мó эсвэл мэдээлэл өгдөг юм уу? Өмнө нь бол дандаа илүү мэдээлэл өгдөг. Нэг тэгж асуудлыг шийдээд байдаг биш байсан бол илүү давхар асуудлаа шийдэж чаддаг болцсон байх юм бол энэ чинь илүү хэрэглэгчийн үйлчлэгээ сайжирсан байна гэж харна. Тэгэхээр асуудал шийдээд эхлэхээр компанид ч гэсэн хүний нөөцийн зардалтайгаа буурдаг. Эхний шатанда асуудлаа шийдээд эхлэхээр дараагийн хүн рүү шилжүүлэхээ болохоор хин нэгэн хүн шилжүүлж аваад бас нэг давхар ажил хийдэг байсан байх нь шүү дээ өмнө. Тэгэхээр эхний шатанда энэ хүн өөрөө бүх юмаа яг тэгэхээр ард нь байсан back office гэдэг функц ер нь бол айгу данхгар байсан айгу жижигхэн болно гэсэн үг. Тэгээ бүр мундаг болж чадах юм бол илүү нөгөө програм хангамж дээр ашиглаад эхний фронт дээр сууж байгаа хүн маань өөрөө мэдээлэлд accessтэй ингээд тухайн хэрэглэгчээ таньж мэдээд өмнө нь юу авсан, ямар гомж гаргасан гэдгийг тухайн моментод харж чадаад байх юм бол магадгүй нөө бидний ярьдаг cross sell, upsell гээд илүү бүтээгдэхүүн борлуулаад зараад ах боломж нь өөрөө бүрдчихнэ гэсэн. Тэгэхээр нөгөө үйлчилгээ сайжрахаар ард нь яалтчгүй дагаал борлуулж яваад байгааз. Нэг хүн эсвэл давтаж юм аавна, үгүй шинэ авах гэжсэн үнийг газ нөгөө өөрийнх дээрээ мэдээлэл сайн өгөөд борлуулалт болгоод авах боломжууд нь нэмэгдэж байгаа гэсэн. За хэрэглэгчийн үйлчлэгийг бол ийм цогц одоо communication явж байгаа те янз янзын суугаар тэрнээс гадна бас нөө байгууллага доторх бас communication биш те. За одоо нэг 5 хүнтэй компани бол яг хөө ингээд өрөөнд дотроо нэг рүүгээ ингээд шууд харилцаад явчихна. Гэтэл 50 хүнтэй компани болонгууд тэр чинь ингээд шал өөр юм шаардаад эхэлнэ те. Доторх дээр одоо мэдээлэл чөлөөтэй саадг уурсчих хэвээр. Яг энэ дээр бас одоо юу гэдгийг нийтлэг ажиглагддаг одоо тийм дутагдууд бас юу вэ те. Тэгээ бас таны одоо амтрчлаг компаниудаар нэвтрүүлсэн туршлага юу байна? Таны Bittrex жишээ нь энэ асуудлыг бас яаж шийдэх тийм шийдлүүд санал болгож байна гэдэг дээр. Одоо бид хэдийн ингээд нөгөө програм нэвтрүүлж яхад бид нар нэг ийм юм дээр аюух алддаг юм байна. Одоо ингээд програмч өөрөө мэдээлэл цуглуулах зорилготой гэж шүү дээ. Тэгэхээр эргээд цуглуулсан мэдээлэлээ ашиглах гэдэг бас нэг чадварын асуудал яригадаад тэгээ ашиглахын тулд нөгөө цуглуулж байгаа мэдээлэл маань үнэн зөв байх ёстой шүү дээ тий. Тэгээ бүрэн байх ёстой. Одоо хоёр амар чухал шаардлага нь тэр шүү дээ. Үнэн зөв бөгөөд бүрэн цугларч явах ёстой. Тэгэхээр энэ дээр тодорхой мэдээж бас хяналтын процессыг яваад ингэж чадж байгаа тохиолдолд ашиглах гэдэг нь бол араасаа орж ирнэ тий. Тэгээ манай дээр орж ирээд байгаа компаниуд дээр гардаг үр дүн юу юм бэ гэсэн чи бүтээмж нэг ялангуяа дунд чадны менежерүүд дээр гарч ирж байгаа бүтээмж дор хаяж ингээд 30 орчим хувиар шууд нэмэгдэж гин гэж байна. Тэгээ яагаад өмнө ийм болцсон юм бэ гэсэн чинь бид нар ингэдэм юм байна. 5 хүнтэй ч үнэ 50 хүнтэй ч үнэ хоорондоо аюух мэдээлэл солилцож аюух ярьдаг юм цагаа зарцуулдаг. Нөгөө датагаа нөгөө програмаасаа шууд би өөрөө онгоолгоод харахгүйгээр би нэг хүнээс уцтаад
Жишээл нэг хүн ингээд хүний нөөцийн ингээд ээлжийн амралтын тушаал гарах гэж юм. Энэ хүн чи одоо хизээ ажилд орсон бэлээ. Регистрийн дугаар нь хэд билээ ч гэдэг юм уу те. Ингээд нэг юм асуунгууд надад бас энийг хариулахын тулд манай нөгөө ажилтан бас надад цагаа зарцуулаад нэг юм харснаа. Ингээд бит хоёр нэг юм мэдээлэл солилцоон дээр айгүй мануал ажиллаад байна шүү дээ. Тэгээ хоёулаа ингээд нэг 10-20 минутаа ингээд иймэрхүү юм зарцуулаад байгаа байхгүй. Гэтэл борлуулалт дээр аваад үзэхэд одоо манай компаниуд дээр одоо түгээмэл илүү хүргэлтийн бизнес айгүй сайжирсан байна тийм үү. За тэнгууд нөгөө omni channel-аараа ингээд бүтээгдэхүүн борлуулчихж байгаа юм. Тэгээ ингээд хүрэх асуудал гарч ирэнгүүт хүргэлтэн дээр өмнө нь энэ бүр айгүй ингээд үр дүн харагддаг. Хүргэлтийн жолооч нь нөгөө хүрэх гээд байгаа газар очингуудаа энэ орцны код нь хэд юм бэ? Энэ айл нөгөө уцаа авахгүй байна. 2 дахь уц нь хэд юм бэ гэд буцаагаад нөгөө менежерээсээ гар уцаараа уцтаж асуудаг байгаа байхгүй юу. Одоо ер нь бол энэ яг дийлэх компанид байдаг. Тэгсэн чинь тэр үед одоо надад нэг бүр бодит кейс ярьж ирсэн. Тэр менежер нь хуралд орцсон. Нөгөө хүргэлтийн үнэ нь ингээ гадаа нь очиж хүргэлтээ өгөх гээд мэдээлэл нь дутуу учраас нөгөө хүнээсээ залгаад идэг нөгөө хүн нь хариулж чадахгүйсээр нөгөө хүн хаалганы гадаа 30 минут зогсооцсон гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь 30 минут гэдэг чинь айгүй хайрын цаг хугацаа. Тэгэхээр жишээлх юм бол иймэрхүү зүйлүүд дээр бид нар айгүй юм нөгөө технологи жинхэнэ ашиглахгүйгаас болоод айгүй мануалийн ингээд мэдээлэл солилцоод байгааз. Тэгээ нэг юм дахин солилцоол нөгөө анханаас нь ингээд дутуу хийчихээр л дахин солилцоод. Гэтэл шилбэл Bittrex дээр шил компаниуд яаж юм хэр хамгийн анх тэр хүнээс хүргэлтийн мэдээлэл авсан ажилтан бүх байж болох кейсээр мэдээлэл нь авчна. Орцны код нь хэд энэ хүн уцаа авахгүй бол 2 дахь хүн хин гэдэг хүн яадаг идэг одоо ямар байшингийн хажуутлын цэнхэр байшин гэдэр гэдгийг нүртэл ингээд анханаас нь айгүй зүв аваад тэгээ хүргэлтийн хүн очоод хин нэгэн хүнээс уцаар ярьж асуухгүйгээр өөрөө тэр аппликейшн онгоолгол бүх код нь энд байгаа юм байна. Энэ хүн авахгүй бол энэ хүн рүү залах юм гэдэг мэдээлэл арга. Тэгэл тэр хүн тэнцэнэ уучраа олоод хүргэлтээ өгөөл гар авчиж байгаа байхгүй юу? Хин нэгэн хүнээс бас хамааралтай биш. Тэгэхээр иймэрхүү нэг юм чухал биш хэрнээ. Гэж одоо нэг чухал процесс бас орохгүй шүү дээ. Тэгэхдээ чухал биш хэрнээ иймэрхүү одоо бас чухал гэж хэлэх юм уу? Ингээд цаг хугацаагийн маань аягүй их авдаг. Энэ ажлууд менежерүүдийг аягүй их ачаалж идэм билий. Тэгэхээр энийг ингээд гоё системчлээд програм хангамжинд анханаас нь өгдлөө оруулдаг, ашигладаг нөгөө ажлын нөгөө шинэ хэлбэртэй процессыг бий болгоод өгөхөр одоо яаж юм гэхээр хүргэлтийн ажил нь ч өөрийнхөө ажлыг хурдан хийгээ явчихт. Хин нэгнээс хамааралгүй учраас энэ хүний ажлын үнэлгээг хийхэд ч гэсэндээ шударга. Би ингээд өдөрт болон 5-ыг хүрхэн байсан чинь манай менежер хуралд орсон бол би 2 хүргэжлээ гэвэл одоо энэ хүний буруу гэж хэлэхэд бас хэцүү. Гэтэл програм өөрөө ямар боломж олгож байна гэхээр хүний ажлын гүйцэтгэлийг шударга үнэлэх. Тэгээ илүү гүйцэтгэлтэй илүү цалин авах гэдэг юм руу гоё ингээд оруулангууд менежер энд нэг юм жижиг сажиг одоо манайх илүү гал унтраах ажил гэж хэлдэм билээ. Нэг юм гал унтраах ажил, хулганы ажил гэд нэрлэдэг одоо ийм нэр томьёонууд яваад байна л да. Тэгэхээр энэ ажилдаа ажиллахаа болоод эндээсээ би цагаа хэмжиж штэ. Тэгэхээр зэрэг илүү би нөгөө стратегийн эсвэл нөгөө бизнесийн маань дараагийн түвшинд гаргаж ирэх ёстой нөгөө урт хугацааны аюул чухал ажлууд гэдэг одоо бид нарт ярилддаг нөгөө цагийн менежментээр ярьдаг штэ чухал бөгөөд яарамгүй ажлууд дээрээ илүү цагаа төвлөрүүлээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр илүү урагшаа явах юм руу харж ин гэсэн үг. Одоо харилцааны сургууль дээр биш тодруулж асуу одоо монголчуудын нийтлэг хэрэгэлдэг одоо хэрэгслүүд бол за Viber байна те, Facebook, Messenger байна. Өөрөөр хэлбэл WhatsApp бас жоох хэрэгэлдэг байх нэг төвн тоон юм байгаа. Гэтэл эдгээр платформуд маань юу яах вэ гэдэг нэг урсаад өнгөрчдөг те. Буцаад ингэ өгөгдөл датагаа шинжилэхдээ айгу төвхтэй болчдөг. Гэхдээ бүгдээр ашиглаж байгаа учраас бас ямар нэгэн байдлаар ашиглах хэрэгтэй болдог. Яг ийм нөхцөлд одоо юу гэдгийг мэдээж янз янзын одоо Bittrex юм эсвэл өөр янз янзын системүүдийн интеграц хийж болж байна те. Гэхдээ яг эдгээр сувгуудыг нэг ийм ашиглах нийтлэг зарчим те эргээд одоо яадаг ямар нэгэн байдлаар өгөгдлөө шинжлэх юм уу мэдээлэл авах дүн шинжилгээ хийх боломжтой байдлаар яаж зохион байгуулах вэ? Айгүй олон юм гадаад өгнүүд бас яриад байна. Тэгээ яг ингээд одоо яалтчгүй ингээд нэг хэллэг нь ингээ яхад дараа нь ингээд нэг хэлээр ойлгоход амар. Тэгэхээр multi channel буюу олон сувг гэж яриад нь. Тэгээ олон сувг гэд танай компани дуудлагаар чиглэлчтэйгээ холбогд Viber да. Гэхдээ энэ нь дандаа тустай. Тустай ахгүй юу? Одоо жишээл би танай бизнес имэн рүү уцтчихъя. Дараа нь би мессенжер тэгэхээр би одоо ингээд яах гэдэг нэгэ Viber ингээд биччихсэн. Тэгэхээр тэр Viber-ын шал өөр хүн хариулж байгаа. Уцтахаар уцсыг ингээд өөр хүн аваад байгаа. Тэгээд би энэ дунд нөгөө мэдээллийг 2-3 ярих хэрэг гарч байгаа байхгүй. Тэгээд намайг өмнө нь ингээд ийм асуудал ярьсан гэдэг энэ хоёр ч өөрөө тустай учраас бааз дундаа байхгүй намайг танихгүй болохоор хаагур хинтээ яриад байгааг яг надтай тухайн моментод харилцаад байгаа юм мэдэхгүй байгаа. Тэгвэл тухайн компанид олон сувгаар хэрэглэгчтэйгээ харилцаад энүүгээр харилцаад байна. Тэгвэл дандаа яаж ин тустаа. Тэгэхээр нөгөө бүтээмж нь бас л байхгүй. Дахиад нөгөө хэрэглэгч бас намайг танихгүй би нэг юм 2-3 яриад ингээд явахаар бас л болохгүй байгаа юм. Тэгэхээр omni channel гэж нь яг юу хэлээд байгаа юм гэхээр
би аль суугаар ороод ирсэн яг тухайн момент надтай чатлж гин үү, уцаар ирж гин үү, вайбердж гин үү хамаагүй би бүгдийг мэдээд байгаа байхгүй. Та түрүүн уцаар ирээд ороод ирсэн юм шүү дээ. Тийм та түрүү уцаар ирэхдээ ингэж хэлсэн юм байна. Гэт одоо мессенжерж байгаа хүн яг 5 минутын чи өмнө уцаар ирсэн юм чи хараад ялгаагүй ингээд тэр харилцааг чинь цааш нь үргэлжлүүлээ яваад байгаа хэрэглэгчээ ингээд олон суугаар нэг дор яг таниад байгааг Omni Channel гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүс Omni Channel-а Multi Channel-тайгаа холчоод тусдаа баахан програм ашиглаад тэгээ яг нийтлэг нь болохоор дуудлагын програмыг бол аягүй сайхан ашиглаж байна. Тэнгүүтэл мессенжер дээр яг түрүүний өөрөө чи ярьдаг админ ирэхээрээ чатлаад тэгээд нөгөө дээшин доош нь ингээ скролдоод байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэнд чин скролцоор идэл өмнөх чатмада хайсаар идэл хамаг цаг нөгөө л миний нөгөө түрүүний ярьдаг бүтээмжийн асуудал яг ингээ гараараа хийгээл дээр нь тэрийгэ ямар нэгэн CRM руугаа бүртгэхгүй тухайн үедээ чатлаад тухайн үедээ тэр хүнд бол хариу өгчөөд байгаа юм. Гэхдээ ирээдүйд ашиглахгүйгээр тэр үед нь ингээ хайчаад ахаар нөгөө тайлан майлан ч байхгүй гарахгүй байгаа байхгүй. Тэгэхээр Omni Channel, Multi Channel одоо бүр анхных нь бол single channel байж байгаа л ингээл одоо чи явсаар байгаа дижитал нь хөгжингүүд Telegram хүртэл байгаа. Тэгэхээр Bittrex 24 дээр Telegram, Viber, Facebook, вебсайт, форум, одоо call одоо юу гэдэг өөр маш олон төрлийн програмуудыг нийлүүлсэн. Тэгээ ороод ирэхээр нь CRM нартай холбоотой. Тэгээд аль ч суугаар орж ирсэн яг тухайн моментод хариулж байгаа юм чинь таныг хаагур холбогдоод ороод ирв. Юу яриад ороод ирсэн бэ гэдгийг хараад шууд үйлчлээд байгаа болохоор энэ өөрөө Omni Channel одоо 360-аар харж ийн гэсэн үг. Тэгэхээр яг Omni Channel гэдгийг хэрвээ хийх гэж байгаа бол Omni Channel-тэй тохирсон програм авах нь шүү дээ. Тэгтэл манайхан Omni Channel гэж ярьчаад тусна авчдаг байхгүй юу. Тэгэхээр чинь тусдаа датагаа тусдаа програмаас татаж авдаг юм руу яваад орчиж байгаа гэсэн үг. За түрүүн та нөгөө ажилчдын хандлага энтергээд соёл гэдээ ярьсан тий. Одоо ингээд бид нар нэг хэсэг дижитал литераси одоо дижитал ур чадамж гэж ярьдаг гэсэн. Одоо бүр AI литераси, AI ур чадвар болчлоо. Тэгэхээр сүүлийн үед би зүгээр өөрийнхөө ажил дээр хэсэг анзаараад нэхэр ингээд ихэдэн хүмүүстэй ингээд айгу шинэ юм сурах цагийг гаргаж өгөхгүй бол ер нь л өсөлтөх чадваргүй болох гэдэг юм шиг байна. Одоо өмнө 100% ажил хийдэг байсан бол за нэг 10% нь сурах цагийг гаргачдаг гэсэн одоо бүр 30% руу болох ч юм уу тий. Тэгэхгүй бид нэр яг энэ одоо нэг юм хоцрогдох гэдэг нь ер нь. Тэгэхээр яг одоо энэ AI literacy, digital literacy нэг одоо цахим ур чадварууд яг ажилтнууд дээр том түвшний менежерээс удирдлагууд дээр ч байгаа яг ямар гол ур чадварууд одоо яг хэрэгтэй байгаад байна. Яаралтай ч гэдэг юм уу хамгийн чухалтай бүтээмж өсөх, өрсөлдөх чадвартай болох ч гэдэг юм уу таны ажиллаж байгаа зүйл. Сурах юм амар их байна тий. Ер нь бол бүр амар замбрааг болж штэ. Ер нь бол сурах юм амар их байна. Гэхдээ хамгийн гол нь түрүү яг нөгөө бүтээмжээ эхэлж гаргаж авахын тулд яах вэ гэхээр ерөөсөө л автоматжуулалт. Ямар процессыг илүү автоматар хийж болох юм? Хамгийн түрүүнд яаж автоматжуулж? Энийг яаж автоматжуулж болох юм? За тэгээд автоматжуулах ингээд энэ автоматжуулалтыг хийхэд бол биднэрт ямар програм яг энэ хэрэгцээ шаардлага юм хангах юм гэд програм одоо сонголт нь өөр амар хэцүү болчиход байна. Одоо баг худалдаж авахаасаа илүү. Худалдаж авах бол нэг л удаагийн асуудал шүү дээ. Төсөвт мөнгө суудсан. Окей авлаа. Авахын наан баг 90% ажил байгаа хгүй. Энэ програмыг авал биднэрт яг хэрэгтэй юм уу? Тэгээ нөгөө зөв ойлгоод байгаа юм, буруу ойлгоод байгаа юм уу гэдэг нөгөө одоо Omni Channel хийж байгаа шал бүр Multi Channel руу яваад бас орчиж болмоорг байгаа хгүй тий. Тэгээд ингээд програмаа өөрөө зөв шийдлээ сонгоод ороод ирэх нь аягүй чухал байгаа. Тэгээ ороод ирэнгүүтээ тэрийгээ нөгөө ажилтнуудаараа ашиглуулж сурах гэдэг чадвар нь ингээд дараагийн яг жинхэнэ одоо тэрийг нөгөө буст хийх юм болоод эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр компаниуд яг тийм хүн одоо нөгөө олдоц бас муутай гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр хүний олдоц муу байгаа болохоор түрүүний яг өөрөө чи ярьдгаар илүү шин юм сургаад одоогийн хүмүүс маань илүү бүтээмжтэй, илүү тэр AI янз бүрийн юмнуудыг ашиглаад өөрийгөө хөгжүүлээд илүү нэг хүн одоо яаж хоёр хүний ажлыг хийж болохгүй. Тэгвэл мэдээж цаг хугацаа хязгаарлагдмал учраас нөгөө автоматжуулалт гэдэг юм аль процесс нь автоматар явж явах юм. Алин дээр нь яг манай энэ хүн өөрөө оролцоод ажиллаж байгаа юм гэдэг ямиг эхэлж хараад тэгээд автоматжуулалтынхаа энэ процесс донд ажилтнаа илүү яг газар дээр нь сургаа явах юм билээ. Тэгтэл бид нар дээр нэг юм дутагдaltaй тал ажиглагдаад байгаа нь яг бид нар ингээл явцын донд байнга л сургадаг да нэг удаа заагаад төхөр тэр чинь сурахгүй шүү дээ. Нөгөө танил биш юмыг олон удаа давтчихэж би сурна. Тэгэхээр энэ дээр нь бид нар борлуулалтын дараах үйлчлэг гэдэг дээрээ нилээн ингээд аль болохоор сайн хийх хичээгээл жилээс мэдээж төгс хийж байгаа юм бол байхгүй. Амар их тасарсан бид нар борлуулалтын дараах үйлчлэгийг хүргээд байгаа юм бол байхгүй. Гэхдээ энэ нь манай компанийн хувьд жилээс жилд бид нар яаж сайжруулах вэ гэд алхамтайгаар сайжруулалт хийж байгаа юмнууд байгаа. Тэгэхээр бид нар ингээд бас нэг ийм ажиглаад байгаа.
AI гэж яриад яг AI нарийн мэдэхгүй. Харин Би ч мэдчихэж байгаа болох. Надад ч гэсэндээ би өөрөө яг ийм технологийн салбарт бас програм хангамж нийлүүлээд явж байгаа хүний хувьд ч гэсэн би ч гэсэн одоо яг үндэ AI-г зарим үндэ би мэдэхгүй. Энэ олон гарч байгаа зүйлүүдийг яг үндэ хэлж би өөрөө ч хүртэл мэдэхгүй байхгүй. Тэгэхээр компаниудтай очиод уулзахаар бид нар бас нэг ийм саад дотгор болж байгаа аюу олон зүйл байна л да. Хитрхи амир лагийн мэрх. Хитрхи төгс юм хүсэх. Очиод бүр анхан шатны саяны тэр нэг дата мата гэдээ бүр анхан шатны процессын автоматжуулалтыг хийгээгүй хэрнээ биднээс юу нэгтгүй гэхээр AI интеграц гэл том ерөөсөө 2 3 програм хоорондоо интеграцтай маш синхронны ажиллана. Энэ AI-аар ийм юм ингэж гаргана гэд ингээд бүр ингээ гоё ирээдүйд хүрэх гэж байгаа цэгээ яриад идэгий. Гэтэл тэрэнд хүрэхийн тулд өнөөдөр ингээд байшин барихын тулд өнөөдөр өдөр суураа хийчээ тэгээ дээшээгээ гоё байшингаа барих ёстой шүү дээ. Гэтэл суураа гэж гинт 25 давхар байшин хийгээд байгаа тийм яг адилхан ийм юм амар их яриад байна. Одоо нэг үгдгээд мэдэхгүй. Тий. Тэгэхээр би болохоор үгдэгөө одоо хэдүүлэх хөрсрөөгөө бууя. Ирээдүйд очих цэгээ хэдүүлээ яг наад ярьж байгаа 3 програмыг интеграц хий. Гэхдээ өнөөдөр нэгийг ч ашиглаагүй бараг шахуу бэжиж юуг нь хоорондоо интеграц хийхэж мдээгүй ижиж өнөөдөр програма ярих юма хийхгүй илүү хийгээгүй ажиллаад ингээл тэр чимний интеграц гэдэг юм руу хитрхи тэгж яриад ахаар бас ажил урагшаа явахгүй байгаа юмнууд гарч ирээд байна. Тэгэхээр ажилтнууд дээр бол ерөөсөө л програмын онцлогоос тухайн ажлын байранд ирэх сургалтууд л аягүй чухал. Тэгэл аандаа тэр хүмүүс чинь сурч штэ. Бид нар анх ингээл Excel-ийг хин нэгөө надад зааж өгөхгүй бол би өөрөө нухаа сурахад бол маш их цаг хугацааг зарцуулах бол миний одоо өмнө ажилд орсон миний ахлах надад заагаад өгчөж штэ. Тэгэхээр би ингээд томьёогоо тавьчихдаг юм уу гэдэгтэй яг адилхан ер нь бол битрэх сорин дөр бол яг л ийм програм баггүй юу. Тэгээд ер нь бол бид нар байгууллагуудад хилдэг ингээд авах гээд ороод энэ нэг айж зүхтаагаад ах тийм амарлаг програм гэж бити бодоо. Та өнөөдөр Excel-ээс айдгүй, PowerPoint-оос айдгүй. Excel-гүйгээр ажиллаа төсөөлж нөхөргүй. Тэгвэл яг нэг 3 сарын дараа яг ийм л болно шүү. 1 жилийн дараа ийм л болно. Та өнөөдөр Excel-ийг 7 хоногийн дотор сураагүй үсттэй. Гүг. Яг тэрнтэй чи адилхан. Тэгэхээр нэг ийм процесс явна гэдгийг ингээ ойлгочвол ажилтнуудын ур чадвар бол угаасаа энэ бол угаасаа бүрэн боломжтой зүйл ахгүй юу? Одоо яг зүгээр таны жишээн дээр асуухад яг таны оролцоогүй ингээд хийгээд явж яадаг одоо зарим талаар автоматчсан яг ямар ажлууд яг таны өөрийн ажил дээр те. За манайх нөгөө энэ байгууллагын дуудлагын төвийн аутсорсингийн үйлчилгээ буюу одоо дуудлагын төвийг тэр компанийн өмнөөс нь нэг хийдэг үйлчлэгээ байгаа гэдээ ярьсан шүү дээ. Тэрэн дээр бол одоо нэг хүмүүс ингэж захирлан байж ивэл нэгэн ингээл ажиллаа сайн хийн. Тэгэл захирлан гараад явахаар ерөөсөө хамаагийн будаа. Гэхдээ манай дээр бол тийм байхгүй. Ажил маш тодорхой. Би яг яаж ингэж хүнд одоо гоё үйлчлэгээл те. Тэр гоё гэдэг нь яг юу гэсэн үг юм? Чи найрсаг үйлчлэгээл зүгээр нэг үг хэлээл орчин. Тэгэхээр би найрсаг гэдгийг би өөрөө ойлгохгүй шүү дээ. Эсвэл ингээ найрсаг гэдгийг би даруу харуулаа өөрөөр ойлгож байгаа бол энийг найрсаг гэдгийг ингээ баг кодлоод хэлчих хэрэгтэй. Чи яг ийм үг ашиглавал найрсаг, ийм үг ашиглаад ийм тооноор ивэл бүдүүлэг. Хэрвээ ингэсэн бол чам дээр 1 оноо, ингэсэн бол 2 оноо гэдэг чиг үүрэг нь үнэлгээтэйгээ аюу тодорхой байдаг манай дээр. Тэгээд тэрийн нөгөө Bittrex 24 програмаараа яг тоогоор хэмжичдэг. Тэгээд тоогоор хэмжихээр ажилтан өөрийнхөө гүйцэлийг өөрөө харах боломжтой. Удирдлага бас гүйцэтгэх нь ороо харах боломжтой. Нөгөө дата чинь бүх хүмүүст нөгөө оролцогч талуудтай нээлттэй. Тэгэхээр би өөрийнхөө гүйцэтгэлийг бас хянаад явчихна. Миний гүйцэтгэлд хин нэгэн ерөөсөө хамаагүй байхгүй. Би өөрөө жинхэнэ хариуцагч, хариуцлага үүрэгч. Тэгээ би үнэхээр ажиллаж чадаад ивэл ямар цалин авах вэ гэдгийг би өөрөө тооцоод цалин бол тогтмол биш. Ерөөсөө ур чадвараас нь хамааруулаад нэмээл юм. Тэр хүн хариуцлагатай мундаг байсан бол нэмээл юм. Муу байвал амар бага цалин авна. Тэгэхээр хүн чинь тэрийг ингээ өөрөө харчиж байгаа учраас би тэнд байгаад манай нэг захирал байгаад л хажууд нь ингээл сонсч байл гоё хоолоогоор яриад би гараад ямгот хүн загнаад эхэлнэ гэсэн үг манай дээр бол байхгүй. Энэ өөрөө яг манад энэ нөрөө бүр системчсэн. Ингээд автоматар явж идэг. Дараагийн яг компаниудаас сонирхолтой байж магадгүй нөгөө загасчны морь усгүй гэдэг үг байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан манайхаас өөрөө компаниудад ингээд хамаг цаг хугацаагаа зарцуулаад тэр компани л юм сайжирж ивэл гэдэг сэтгэлгээгээр ажиг өөр хэмээн хойш нь дамждаг байхгүй юу? Тэгээ одоо бол яг бид нар энэ жил яг одоо энэ 2 сард бид нар ямар ажил хийх чинь гэхээр борлуулалтын процессыг автоматжуулж байгаа. Одоо манайх чи илүү B2B те байгууллагуудад юм зардаг. Тэгэхээр байгууллагууд сүүлийн үед ямар чиг хандлагатай байгаад байна гэхээр манай компани хувьд илүү Google-д чиг. Хамгийн сайн бүх юмыг хийж чаддаг. Гэтэ хямдхан бөгөөд ашиглахад аюу амархан. Гэтэ миний аюу олон асуудлыг шийдэж байгаа. Frontline, back office энэ олон асуудлыг шийдэж байгаа ямар програм байна? Эсвэл би ингээд зарим юм одоо хүртэл ингээд автоматжуулчлаа. Үлдснийгээ би аутсорс хиймээр байна. Би одоо ингээд дуудлагын төвийг яг үнэ мэрэгжлийн төвшөнд би хийхэд надад цаг хугацаа чалга, тийм ур чадварын чалга би илүү
өөрийн энэ бизнесээ илүү хөгжүүлэхэд цагаа зарцуулмаар байна тий. Тэгээд ингээд Google дэнгүүт манайхыг хайж байна. Тэгэхээр манай вебсайт гараад ирж штэ. Зөв. ChatGPT-гээс асуусан байна. Тэгэхээр ChatGPT манай вебсайтын линкийг шидчихэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо юу гэж харах вэ? Хүүе энэ вебсайт чинь манай үндсэн борлуулалтын сувг юм биш дээ. Яг хэрэгтэй хүн нь манайхыг хайхад бид нар бэлэн гоё контенттой веб хийх хэрэгтэй юм байна. За ингээ вебээр ороод ирлээ. Форум бүглөөд уулзалт хий. За ингээ уулзалтаа бүглэхгүй араас нь ингээд уулзалт нь яалаа хийлээ гэж нэг хүн бичээлтэй нэг форум дээрс нь араас нь уцтаал тэгснэ манайхын чинь нэг уулзалт туулснаа амжихаа байлаа ч гэдэг юм эсвэл ингээд шийдвэрээ гаргаад эргээ хийлээ гэсэн ингээд алга болчихдээ штэ. Тэгэл тэрний араас хүн бас нөгөө борлуулалтынхаа уулзалтыг ингээд сэжмээ бас ингээд нөгөө бойжуулах гал за тантай ингээд уцаар ярмаар байна та уцаа ингээд даа гэл бас нэг бахан цагаа үрж байгаа. Тэрийг бид нар автоматжуулаад бэлэн контентууд хийгээд за энэ хүн 7 хоногийн дотор бид нартай эргэж яриаггүй яг CRM-ийнхаа энэ үе шатан дээр хэврээ байгаад байх юм бол араас нь ийм одоо хичээлтэй энэ мэйлийг автоматар шидчихэ энэ хүн рүү. Тэ тэгэхээр нөгөө хүн чи бид нартай уулзаагүй мартцсан ч юм уу завгүй гүйжсэн гинт манахаас нэг өөрт нь аягүй хэрэгтэй нэг юм сургалтын агуулгатай жижигхэн 5 минутын линк хүрээд ирэхээр хөрх нөгөөдхөө үзчихнэ. Гэсэн нэр энэ чи аягүй чухал штэ гэж бодоод өөрөө манах руу холбогддог ч юм уу. Илүү энийг ингээд хийгээд араас нь тэр програм өөрөө автоматар л хийгээд байна. Бид нар нөгөө хугацааг дөрмөө өөрсдөө оруулна гэсэн. Тэгэхээр нөгөө өмнө нь бол тэр сэжмүүдийг халамжлахад бас нэлээ оронтой хэрэгтэй байдаг байсан бол одоо бид нарт энэ оронтой хэрэггүй болоод тэр CRM маань өөрөө бэлдсэн ухаалаг контентуудаар өөрөө автоматар ажиллаад тэгээд баг манай контентуудад өдөр болго ингээд хөөрхөн ингээд нөгөө хүн чинь мэдээлэл авч ер нь ингэсээр байгаад бэлэн болно шүү дээ. Ер нь авах хэрэгтэй байна. Яг энэ програмыг авах хэрэгтэй байна. Гэрээгээ байгуулъя гэж ярих үед нь л хүн очмоор байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ жилийн үед яаж юм гэхээр яг энэ борлуулалтын процессыг автоматжуулж болох юм байна. Тэгэх юм бол бид нар борлуулалтын дээрээ энэ жил хүн авах гэжсэн бол хүн авах болиё. Тийм хэрэггүй шүү дээ хүн авах болчих. Энийг илүү хийж гэхээр манад хоёр давуу тал ажиглаж байгаа. Нэг нь хүний нөөцийн олдоц муутай энэ үед нэг шинэ хүн аваад нөгөөдхөө сурах гад манай одоо нэг төсөл хийгээ явж явах байсан хүн маань илүү төслийнхөө цагаас шинэ хүнээ сурах гад бас цагаа зарцуулаад нөгөө шинэ хүний өгөөж эртэл бас нэг 6-7 сар болдог ийм том хүний нөөцийн зардал нэгдүгээр алга болох юм байна. Хоёрдугаар борлуулалт маань өөрөө хөрхөн нилээ ингээд өсөөд ороод ирэх юм байна гэдэг ийм харангуйтаа илүү байгаа ур чадвартай ажилтнууд дээр илүү яг тэр орлого олдог яг тэр хэсэгтэр нь цагаа илүү зарцуулъя, илүү төсөл дээрээ цагаа зарцуулъя гэд ийм боломжууд бол нэлээд байгаа гэсэн. Танах ямар салбарын компаниудтай илүү хамтарч байна? Одоо бүх салбар шиг. Бүх салбар уу? Тий, бүх салбар. Хэрэглэгчтэй компани байвал тий. Үгүй одоо тийм зарим хүмүүстэй ингээ уулзахаар ингэдэг байхгүй юу? Наадах чинь бол манай компанид одоо ийм програм дижитал шилжилт эдгээр хэрэггүй. Манайх ч одоо ийм бизнес штэ гэл тий. Эсвэл манайх ийм жижигхэн штэ. Тэ нэг 5 хүнтэй 10 хүнтэй. Тэр том компаниуд хийдэг бахмах гэд ингээд юмыг бүр ингээд өөрөөсөө бүр хол юм шиг ингээд ойлгоод бүр өөрийгөө ингээд бүр хаацсан байгаа. Тэгэхээр энэ яаж тийм өөрийгөө боломжоос бүр хаацсан гэсэн үг. Тэгэхээр ер нь бол бизнес юун дээр тогтдгийг гэдэг дээр тийм. Тэгэхээр зэрэг хэрэглэгчдэр л тогтоод байгаа штэ. Тэгэхээр ер нь бол ямар ч компанид тэр програм хэрэгтэй ямар ч компани хэрэглэгчтэйгээ харилцаж л байгаа ямар нэг юм зарж л байгаа. Тэгжээж л тэр бизнес байгаа болохоос биш юу ч зардггүй хинч тэр үйлчлэгийг нь ашигладаг бол угаасаа байхгүй байхгүй. Тэгэхээр манад ер нь бол бүх бизнесийн салбар байна. Жишээлх юм бол дуудлагын төв дээр бас зарим компаниуд ингэж идэгин дуудлагын төвийн аутсорсон дээр одоо манайх одоо жишээл манад ингээ 2 3 юм бодит кейс юм л да. Манайх имлэг танаа одоо энэ тийм мэрэгсэн операторууд гэдэг байгаа хүмүүс чинь имлэгийн хүмүүс биш шүү дээ. Наазахын совилогч биш шүү дээ. Тэг яаж имлэгийн лавлгаанд хариулах гэдэг юм. Манайх чи имлэг болохоор та нар чадахгүй. Тэгэхээр тэр үгүй юм аа. Нийт лавлгааны чинь 80% нь эмч хариулах хэмжээний юм биш байдгийг. 80%. А яг 20% нь яг нарийн мэрэгжлийн эмч ч юм уу хариулах кейс байгаа байхгүй. Гэтэл хуулиараа хизээч хүнийг үзээгүй хараагүй байхдаа уцаар та ингэ тэг гэдэг зөвлөгөө өгдөггүй байхгүй. Тэгэхээр зэрэг тэр компани ингээ дуудлагын туу манад юу хэрэггүй эн чинь эмч биш юм чинь эмчил хүнтэй ярих ёстой гэдээ ойлгоод байна шүү дээ. Гэтэл бид нар датаг нь цуглуулад танай компани руу хэн яг ямар асуудлаар ирээд байгаа гэдгийг цуглуулад харангууд тэнд ямар ч эмнэлгийн мэрэгжилтийн хэрэггүйгээр илүү гоё баазаасаа ингээ мэдээлэл өгöd ах боломжтой процесс явж байгаа байхгүй юу. Тэгээ өнөөдөр манайх ингээ эмнэлгийн колл центр хийж байна. Гэтэ эмнэлгийн ямар ч ажилтан байхгүй. Тэг бүр эмийн сангийн колл центр хийж эм ханганы ямар ч эмзүүч байхгүй. Гэтэ хүний хайж байгаа эмийг нь ойлгоод энэ салбарт хэдийн ширхэг байна гэд бас яарсан сандарсан хүний асуудлыг ингээд шийдэж өгж байгаа. Нөгөө эм ханган ч гэсэн ингээд хэрэглэгчийн үйлчлэгийг айгүй сайн хийж гин гэсэн үгтэй. Манайх амар олон салбартай шүү дээ.
Хүн өөрөө хамгийн ойрын салбараас ороод энэ нэмээ байна уу байхгүй асууна үзгээд хайцсан бол тэр чинь тэр компани л асуудал байхгүй. Гэтэл тэр компани үгүй ингэмээргүй байна. Тэр хүн гэрээсээ гарахаасаа өмнө манайх айгүй олон салбартай. Гэхдээ өөрийнхөө гэрт ойрхон салбарт тухайн юм нь байна уу гэдгийг мэдчихэд тэр хүн гэрээсээ гарахдаа баг аялын маршрутаа гаргачаад гарах нь тийм үстэй энэ бүглэрлийн үед хэрэгтэй байна гэдгийг харсан учраас манайхтай хамтраад илүү ингээд нөгөө лавлгаагаа мэрэгжлийн төвшөнд хүмүүст өгж байгаа. Тэгэхээр нөгөө үйлчлэгээ одоо сайн гэж бас энийг хэлж болох юм тий. Үйлчлэгээ сайн гэдэг дээр зарим нэг дундчтай ойлгох боломжтой. Одоо жишээ нь колл центр одоо аутсорсингаар авсан компани дээр одоо өртөг зардал ямар хэд төгөөр буудаг, цаг хугацаа хэдгээр хэмнэгч гэдэг юм уу тий. За мэдээж бол хүн авах хэрэгцээ бол бас байхгүй болж штэ. Тий. Яг дуудлагын төвийн аутсорс үйлчлэгийг одоо бид хэд 2019 оноос эхлүүлсэн. Тэгээ одоо 7 дахь жилдээ явж байна. Тэгээ яг ер нь бол хилдийн нэг сумаар 3 туулаа буудах юм байна гэд байгууллагуудад. Тэр байгууллага өөрөө хийсэн ч нэг хэдэн ажилтаа авч л таараа. За нэг програм хангамж авч л таараа. Гэл ингээл тэр компани өөрөө хийхтэй холбоотойгоор бахан гарч байгаа зардал байгаа штэ. Ер нь тэр зардлаа манад өгөөд тэгээд чадахгүй байгаа ажлуудыг бид нар нэмж хийж өгөөд тэгээ илүү технологийн хувьд дэд бүтцийн хувьд ч гэсэн тэр компани ганцаараа хийж чадахгүй байгаа зүйлийг бид нар илүү олон компани юм хийгээд байгаа учраас илүү тэндээ хөрөнгө оруулалтаа хийгээд илүү мэрэгжлийн түвшинд ижил төстөө зардлаар хийх боломж нь байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг нөгөө ойлгоцсон захирал бол хүү яа Монголд энэ дуудлагын төвийн аутсорс хийж байгаа ямар компани байна гэж түрүүний миний ярьдгаар Google гэдэг юм уу яа тий хайсаар хагаад манайхыг өөрөө олж ирээд уулзах үед манай вебсайт гоё яхаар ингээд уулзлаа тоглоод ингээд бүтээгдэхүүн юм авчиж байгаа юм. Манайхаас үүдэлтэй би очиод одоо нэг компани захиралд очиод танайх одоо ингээд дуудлагын төв дээр ийм өртөг зардлаар ажиллаж байгаа юм байна. Тооцоо чи ингэж байна. Манад ингээд над үйлчлэгийг ингээд аутсорс хийгээд бид нар хийчихье гэх. Тэгэхээр тэр захирлыг бас ойлгуулахад аюу хэцүү байдаг. Ер нь бол зах зээлээ сургаж иж юмаа зардаг бизнес хийгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүн чинь ингээд гайхаад те энэ компани одоо манай имийг сайн хийх болов итгэж бас чадахгүй гэдэг итгэл найдварын асуудлаас энд яригдчихэж байгаа. Одоо бидний хэрэглэгчийг одоо муу халамжлалчул яана тий ингээд тэгчүүл яанаач гэдэг юм ингээ айгу болгоомжлолтой. Зарим нь болохоор би ерөөсөө өөрөө л хийн. Бүх юмыг өөрөө хийн. Тэгтэл өөр хүмүүс байгаа. Одоо ширүүл танаа бизнес имэн дээр гоё хилхэлдий гээл те бизнес цэник гээл өглөө одоо юу сард нэг удаа арах хэмжээ болоод байна. Тэгээ энэ минь бол яг ингээд манай бизнес аягүй гоё идэхгүй ингээд хамтрыг гэж байгаа хүмүүс нэгээ хайж болоод би ч гэсэндээ өөрөө санхүүгийн үйлчлэгэн дээр хүмүүстэй хамтардаг. Би хизээч лаг нягтлан бодох бүртгэлийн би нягтлан байсан ч тэр компани шиг лаг болж чадахгүй тий. Тэгэхээр танаагаас нягтлан бодох тий юуны бүртгэлийн үйлчлэгээ авчи. Танаагаас илүү IT аутсорсингийн үйлчлэгээ авчиж гэдэг юм уу. Мэргэсэн цагаа зарцуулж байгаа юм болгон дандаа илүү хөгждөг учраас илүү авчаад өөрөө болохоор бусад компаниуд дээр очиод үгүй ингэж яхаар дуудлагын төвөө манад өгчих чи. Манайх илүү ийм штэ тий манайх ийм штэ гэдэг ийм хамтарлын юм руу ер нь бол бас нэлээд ингээд уриалдаг тэгээ өөрөө ч гэсэн ийм хамтарлын бизнесүүдийг сонгох дуртай. Тэгээ яг өнөөдөр манад бас аюу цөөхөн байгууллага манай дуудлагын төвийн аутсорс үйлчлэгийг авдаг. Гэхдээ энэ авж байгаа компаниудынхаа удирдлага захирлуудад би маш их талархдаг байхгүй юу. Яагаад гэвэл энэ хүмүүс дандаа нөгөө нэг зах зээлийг түүчилдэг хүмүүс байдаг штэ. Шинэ юмыг зоригтойгоор эхэлждэг. Эхлээд тэрийг үр дүн гарангууд хойноос нь нөгөө фолловерсууд нь дагдаг штэ. Энэ хүн ингээ бүтээсэн чи одоо жоохон найдвартай юм байна. Би одоо орё эрсдэлгүй болоо гэдгийг дандаа манлайлж байгаа захирлууд л дандаа манай компанитай хамтарч идэг. Нөгөөдөл нь ингээ за яах нүгэд хараад байж байгаа болохоор одоо өнөөдөр хүртэл бид нартай бас ингээ гоё хамтарч ажиллаад гоё хамтдаа энэ бизнесийг хөгжүүлж байгаа захирлуудтай бас ташрамд нь бас гүн талархал илэрхийлье гэж бодож байна. Програм сонголт гэдэг дээр одоо тодруулж асуумаар байна. Одоо ингээ 70 шиг их сонголт байна те. Яг сонгохдоо ямар зарчим тулгуурлах уу? Яг одоо би нөгөө манай компани дээр ер нь компаниуд сонгож ирээд байгаа туршлага дээр л анализ хийж ярья. Бусдыг бол яг сайн мэдэхгүй те. Тэгэхээр манай дээр яг компаниуд орж ирээд яагаад Bittrex 24-ыг авъя гэж орж ирээд байгаа вэ гэхээр нэгдүгээрт ерөөсөө одоо өөрийнх нь хэрэглээд байгаа 5 програм, 6 төрлийн програмыг бүгднгийн Bittrex дотор хийсэн байна. Тэгэхээр нэг цонхоор л ажилдаг баймаар гэдэг нэгдүгээр шаардлага. Ажилтнууд нь олон програм онгоолгоод олон програм дээр ингээ олон үйлдэл хийгээд харин өөрөө жоохон төвөгтэй байгаа дий. Тэгээ дата нь ч гэсэндээ ингээ олон програм дээр нөгөөдгөө ингээ татаад нийлүүлээд харах бас юм ажиллагаатай байна. Тэгээд нөгөө ажилтнуудаа илүү хялбар байхыг илүү бодоод тийм эсэ тий нэг л програм онгоолгоод тэрэн дотроо хамаг юм байж идэг гэдэг яг энэ сонголтоор нэгдүгээр шалтгаан нь. Хоёрдугаарт нь болохоор ер нь ингээд тооцоо ингээд чагсаагаад хийгээд ингээд энэ 5 6 програмд ингээд мөнгө төлөөд исэн чинь тэдэн төгрөг болт юм байна.
Ингээд яг нэгэнд нь 500 мэг өгөөл, нэгэнд нь 200 мэг өгөөл, нэгэнд нь нэг $50 төлөөл ингээ яваад хахаар нийлбэр дүнгээр нь нэг жоохон мөнгө гараад байгаа юм шиг харагдаад байгаа хэрнээ. Яг нийлүүлээд харахаар овоо эдэн дүгээр төлчт юм байна. Тэгсэн чинь Bittrex 24 дээр эднэрийг нийлүүлээд дахиад бидний хэрэгжилж чадахгүй байгаа дахиад 40 програмыг нийлүүлээд энэ зардлмаас маань тэнцүү буюу бага байгаад байна. Тэгэхээр эн чинь зардлын үед амар ашигтай юм шүү. Дахиад боломжийн хувьд дахиад ч ашиглах өөр гоё төлөвүүд нь дотор байгаа юм чи ер нь энийг ашиглая. 3 дахь сонгоод байгаа шалтгаан нь болохоор борлуулалтын дараах үйлчилгээтэй юм уу? Одоо би тэдээс асуудаг юм та алга болчихгүй гэж байг асууд. Тэг яагаад гэсэн гэхээр өмнө нэг юм зардал мөнгөө бодоод хин нэгэн хүнээр илгэчт юм байна. Тэгээд нөгөө хүн нь холбоо тасарчдаг. Тэгээ нэг юм ашиглалт хөгжидгүй нэг програмтай үйлчилчих ч юм уу. Эсвэл нөгөө борлуулалтын дараах үйлчилгээ нас шаардлага хангахгүй хэмжээнд байхаар нөгөө ашигламар байдагч яаж ашиглахаа мэдэхгүй болохоор компаниуд яг үнэнд яг ийм 3 асуултыг нэлийн асууж орж ирээд байгаа байхгүй. За тэгэхээр нэгдүгээрт олон тий програмыг нэг дор нэг цонхоор хийгээд хялбар байна уу? За хоёр дахь нь нөгөө түрүү нэг хямдхан. Гэхдээ хямдхан гэдэг нь айгу муу гэсэн үг ерөөсөө биш. Манайхан бас хямдхан байна гэхээр одоо муу шийдэл юм байна гэдээ бас шууд утгаар ойлгох гэдэггүй. Илүү хэмнэлттэй шийдэл өгнө гэж хэлвэл айгу цохимжтой тий. Гурав дахь нь болохоор борлуулалтын дараах үйлчилгээ буюу та нар энэ програмыг ингээд нутагшуулаад удаан хугацаанд үр дүнгийн нөгөөд ашиглахад хамтарч байгаа байгууллага чинь одоо тусал дэмжиж чадах юм уу гэдэг энэ 3 үзүүлэлтийг л харчад ер нь бол зөв шийдлээ сонгох маш боломжтой гэж бодож байна. За баярлалаа. За тэгэхээр подкастын сүүлийн асуултыг сонирхож асууя зүгээр. Энэ бас нөгөө AI-тай холбоотой. Одоо бүхэл систем рүү ингээд AI ингээд ерөөсөө ороод ирлээ шүү дээ. Ямар нэгэн байдлаар Bittrex ч гэсэн бас тодорхой хэмжээнд юмнууд явж л байх те. За миний хувьд бол одоо яг ажил дээр ирэхдээ хамгийн их AI-ээр өвчсөн хүний нэг нь болчиход байна те. Таны хувьд яг энэ технологиг яаж ажиглаж яана бас юу гэлвэг одоо энд сурыг ашиглая гэж бодож байгааг зүгээр сонирхож асуух. Би ч одоо нөгөө AI руу очиргүй мэрэгшиж орж нарийн судлаагүй учраас зүгээр анхан шатны хэрэглэгчийн төвшөнд байгаа болохоор амар одоо энэ подкастыг сонсож байгаа хүмүүс лаглаг юм бол үндэ хэлж мэдэхгүй байна. Зүгээр AI дээр нэг ийм юм гарч ирээд байгаа юм. AI-ийг хэрэглэхэд бэлэн болсон үе гээ. За хувь хүмүүс бол одоо ингээд AI-ийн хөрхөн төлөвлөд гаргаад одоо шилбэл бид нар өөрсдөө ингээд хөрхөн пост мосто Canva дээр ашиглал тий жижиг за нэг түгээмэл нь ChatGPT Copilot. За Bittrex бол өөрөө дотроо Copilotтай тэгээд хөрхөн тэн дээрээ ингээд хийгээд ингээд агашинд ажилтны хувьд бол болж байгаа. Компани ингээд бүхэлдээ AI руу ороод түр өөрөө ярьсан штэ харилцагчийн үйлчлэгээ 24/7 ингээд гоё AI-ыг хариулъя. Айгу гой сонсогч шүү дээ. Ямар ч ажилтны хэрэггүй. Хэрэглэгчийн өнцгөөс ёо AI хин ч байсан миний асуудал тухайн моментод шийдэгдэл өстой гоё юм байна гэл гоё. Гэтэ амьдрал дээр хэрэгжих байдал айгу өөр байгаа байхгүй юу? Тэгэхээр AI-ыг хэрэгжүүлэхийн наан юу байх юм гэхээр бид нарт дата хэрэгтэй байгаа. Нөгөө AI-аа сургах асуудал байгаа байхгүй юу? Гэтэл AI-ыг сургахын тулд бид нарт маш удаан хугацааны маш олон мянган харилцаж исэн дата хэрэгтэй. Тэгээд тэр датагаараа хүн ингэж асууд юм байна, манайх ингэж хариулт юм байна. Айгу олон кейсээр. Тэгээ тэр датагаараа нөгөө AI эйжентээ сургана штэ. Тэгээ AI эйжентээ сургаад тэр чинь бас ингээ шууд 100 айгу үнэ ярихгүй. Одоо манай нэг харилцагч AI эйжент гэсэн чи бүр илгийг авч ирсэн. Тэгээд өөрөө тэгээд байгаа яана манай AI харилцаа нөгөө харилцаа энэ нөгөө сони жинзийн хүүхдүүд нь юм байх гэж бодож байгаа хта гээд нөгөө AI амар сонин айгу гачин үгээр яриад байгаа байхгүй юу. Заримдаа бүдүүлэгч юм шиг тий. Тэгтэл тэр чинь яагаад байгаа юм гэхээр бидний зүгээр харж байгаа үнцэг бол тэр AI сургаад байгаа дата нь амар хязгаарлагдал амар жоохон. Тэгэхээр AI-ыг нэг хизээ нэгэн цагт бид нэр ашиглаад мэдээж бүтээмжээ өндөрсгөөд ажлаа автоматжуулах нь одоо тодорхой. Тэгэхээр энд хүрэхийн тулд бас нэг тодорхой замыг заавал туулна. Тэгэхээр ямар нэг юмыг алгасаж ямар нэг юмд хүрэх боломжгүй байгаа учраас дататай компани ирээдүйд тэр том гоё технологийн боломжуудыг олж авах юм байна гэж бол миний хувьд хараад байгаа. Тэгэхээр өнөөдөр би юу гэж хэлээд байгаа. Яг бай тэр гоё AI лаглаг юм бол ирээдүйд болно. Гэтэ чи өнөөдөр энийг хийчих. Тэгжээч тэр гоё AI хаймыг ашиглах нүгээс AI амар гоё болоод ирлээ гэсэн чамд ямар ч дата байхгүй. Тэнгүүч чи тэрийг ингээд унж чадахгүй. Машинаар бол чи амар гоё машин авсан. Гэтэ чамд бензин нь байхгүй. Тэгэхээр бензингүй машинаар одоо яах юм те гэдэг юмд хүрч учраас өнөөдрөөс ингээд эхлэх нь аюул чухал байна. Тийм гэдэг ийм л зөвлөгөө өгдгийн. Яг үндэ AI бол аюу том сэдв. За баярлалаа. За ингээд подкастаа өндөрлөе гэж бодож байна. Манай подкаст энэ удаагийн дугаарт Saba X компани үүсгэн байгуулагч Саран Туяа оролцлоо. За мөн Саран Туяа захирлуунаас саяхан бидний бас интернетийн 30 жил зориулсан сэтгүүлийн тусгай дугаарт бас одоо ярилцлага өгсөн байгаа. Тэнд бас илүү тодорхой мэдээлэлд байгаах.
Манай подкаст ирж оролцсонд баярлалаа. За баярлалаа. Бас нэг сүүлийн нэг өгүүлбэр хэлчихье. Сая нэрээ 30 жилийн сэтгүүлд би тэнд бас нэг юм яг ингээд түрүү нөгөө бид эдийн зорилго бол ерөөсөө дижитал шилжилтийг байгууллагууд удирдлагууд маань амжилтаар нэвтрүүлээсэ гаргаад байгаа зардал мөнгөнийхөө үр өгөөжийг хүртээсэ. Тэрэндээ ерөөсөө програм хангамжаа сүнслэг болгооч гэд би яг нэг тийм өгүүлбэр гаргаж ирээд ерөн сүүлийн үед яриад байгаа юм. Програмаа жоохон нэг тийм амьд юм сүнслэг болгооч. Тэг хизээ тийм болохын гэр хүмүүс ашиглаж эхлэх үеэс л тийм. Тий. За баярлалаа. За ингээд бизнес семинарийн сонсогчид манай YouTube дэх чаналыг дагаарай, лайк, шеэр, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Ингээд дараагийн дугаараар уулзъя да.